Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар газрын тосны тухай хуулийн төслийг шинжилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн эдэл зүйргийг хийж батллаа. Засгийн газраас газрын тосны тухай хуулийн төслийг өмнө 2 удаа өргөн мэдүүлсэн ч хоёуланд нь боцож байсан юм а. Улсын их хурлаар Монгол улс 2013 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг батлах тухай улсын их хурлын тогтоолын төслийг хэлэлцэх шатнд аудитын байгууллагаас төсөв ерөнхийлөн захирагчид хэрхэн хууль зөрчин данс нээсэн мөн автомашин унах эрхгүй 222 албан тушаалтан бий болсон тухай гадаад томилтын зардал хэтэрсэн зэрэг олон зөрчил байгааг зарласан. Тэгвэл Монгол Улсын намын бүлэг засгийн газарт хандан 10 зүйл бүхий шаард саналыг хүргүүлэхээр болжээ. Нийслэлийн өдөртгөө цаашид гол барилгын болон ахуйн хог хаяж буй иргэдэд байнгын хяналт тавин ажиллагаас гадна голд автомашин авгаалгасан жолоочдын жолоодох эрхээс ч 720 мянган төгрөгийн даргуул ногдуулах шийдвэр гаргалаа. Улсын их хурлын чуулганы хуралдаанаар нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Гишүүд үндэсний их баяр наадмаар 14-15-ны өдрүүдэд амрах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр нь батлахыг тэмцсэн байна. Ингэснээр наадмаар 5 хоног амрахаар болж байна. Улсын их хурлын гишүүн энх байд улсын их хурлыг огцруулах гарын үсэг цуглуулах болсноо цахим утаснаа мэдээллээ. Тэрээр ингэх болсон шалтгаанаа улсын их хурл гүйцэтгэх засаглалтаа хяналт тавих чадамжаа бүрэн алдаад байна. Уг нь улсын их хурл ард түмний төлөөл юм шүү дээ гэж тайлбарласан байна. Ургамлын эрүүл ахуйн хорио цэрийн лабораторийн хог ургамлын шинжилгээний лабораторийг ургамал хамгаалалт хорио цэрийн төв лабораторийн эрхлэгч Хандын Галиагийн нэрмжит болголоо. Галиагс нь Монголд анх удаа хорио цэртэй өвчин хортон шавж хог ургамлын жигсаалтыг гаргасан эрдэмтэн юм. Монгол улсын ерөнхийлөгчийн ивэлдэр зохион байгуулагдаж буй Рио 2016 зууны 31-р Олимпийн их наадмын эрхийн оноо олгох олон улсын жудо бүхийн холбооны Чингис хаан Гран-при тэмцээн энэ сарын 4-өөс 6-ны өдрүүдэд буян тухай спортын ордонд 2 дахь жилдээ зохион байгуулагдана. Энэ удаагийн Чингис хаан Гран-при тэмцээнд Оросын холбооны улс, Япон, Унгар, бүгд найрамд гарчсан Солонгос улс, бүгд найрамд Солонгос улс, Польш тэргүүтээ 40 орчим орны 350 гаруй жудооч зодголохоор мэдүүлгээ ирүүлээд байна. Ихтэй сургуулийн эзэлтийн ерөнхий шалгалт дуусч шалгуулагчдын дүнг боловсролын үнэлгээний төвийн www.eecg-ийн сайтад байрлуулжээ. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Монгол Улсын шалтар сайд Тэрвэжтавг төв зөнгөлт хүрээлэн сур шихан хансаг хүй долоо удагт ажиллаж баяр наадмын бэлтгэл ажилдаа танилцлаа. Төв зөнгөлт хүрээлэнгийн үзэгчдийн суудлыг 55 жилийн дараа буюу энэ жил шинжилж байгаа юм а. Төв зөнгөлтөх болон хүй долоо удагын наадмын бэлтгэл ажил 80% байна гэж албаныхан мэдээлж байна. Бэлтгэл ажлыг чанартай гүйцэтгэж 7 дугаар сарын 5 гэхэд дуусгасан байхыг шалтар сайд Тэрвэжтавг үүрэг болголоо.